За би нэг 3 хаан төвчхон асуулт асуугаа тий. Нэгдүгээрт нь 11 оны үндсэн чиглэлд би зориг тгшүүнээс зориг сайдаас би асуух гэдэг. Энэ нэг 60 тонны багтаамжтай газрын тос агуулах байна гэдэг нэг юм явж байгаа. Хоёрдугаарт нь тэр газрын тосны яг одоо нэг шинжилдэг одоо бүтээгдэхүүний чанарыг хяндаг нэг лаборатори барь тендерийн зардын ажлыг нэгтгүүлэх гэсэн нэг заалт байна. Энэ ер нь ямар шатандаа явж байгаа вэ нэгдүгээрт. Энэ газрын тосны этгэм зэсэн лаборатори гэдэг юмыг барихгүй бид өөрсдөө шинжлэхгүй дүүгээд гятад руу гаргаж шинжилүүлээд за танайг 20 тонн орж исэн тосны чинь 2% нь ус байсан шүү гэхэд бид яаж чадахгүй тийм үгээл үлээгээд авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар шатандаа явж байна нэгт. Хоёрт энэ 12 оны үндсэн чиглэлд нэг ийм заалт байгаа маа. Дорнотын 3 булаг дорнотын ордын олборлолтын ажлыг эхлүүлэх боловсруулах үйлдвэр барьж дуусгах асуудлыг шийдвэрлэх гэсэн ийм тодорхой заалт. Тэгэхээр энэ за яг би энэ асуух энэ хариулах хүмүүс нариулна. Тэгэхээр энэ одоо ингээд нэг олон улсын арбитрж өгд очсон маргаантай асуудал болоод хувирчдаг. Тэгээд тэр маргаан чинь олон улсын арбитрж өгдөр дор хаяж 2-3 жил үргэлжилдэг штеп. Ингэхдээ зэрэг энийг одоо энэ 12 онд бариад асуудлыг шийдвэрлээд үйлдвэр барихсан дуусгах гэдэг энэ заалтанд орчихтой зэрэг энэ юу биелэгдэх вэ? Энэ талаар ямар бодолтой байна вэ? За 3 дугаарт энэ 12 оны үндсэн чиглэл дотор бас Чойвилсон хотод газрын тосны бага үрийн 300 мянган тонн хүртэх газрын тосны түүхий тос боловсруулах үйлдвэр барина гэж заасан байж байгаа. Тэгэхээр энэ бол их бүрэн боломжтой заалт гэж ойлгоод байгаа байхгүй юу? Жишээлбэл Дорнод аймагт одоо Чойвилсон хотод ч юм уу одоо 300 мянган тонны түүхий нефт боловсруулах үйлдвэр байгуулъя гэдэг хэд компани саналаа хариулээд бүх юм боловсруулаад яг бэлэн болгоод ганцхан тусгай зөвшөөрлөө хүлээгээл байж байна. Энэ маш их удаж байна. Гэтэл тэр Дорнотын тамсгаас олборлж байгаа газрын тос бол тэр үйлдвэрт бүрэн одоо түүхийдийг бүрэн хангах боломжтой нөөц систем тогтоогчод байж байгаа шүү дээ. Гэтэл зүүн баян сүмбөр ойлгоод бас үндэсний компани 100 тонны үйлдвэр байгуулъя гэдэг бас бүх юм бэлэн болсон тусгай зөвшөөрлөө хүлээгээл байж байна. Тэгвэл зүүн баянгийн цагаан хайсны орд тэр нефт бас л тэр жижиг үйлдвэрийг хангах бүрэн боломжтой байхгүй. Ингээ үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгоор ерөөсөө улсаас хөрөнгө шаардахгүй. Түүхийд нь бэлэн. За тэгээс технологи сайтай ийм одоо үйлдвэрүүдэд бүсчсэн байдлаар хөгжүүлээд эхлэхийг одоо маш яарвчлаа жишээлбэл одоо жишээлбэл хэд компани тэр сүмбэр ойл гэдэг одоо 2 компанид бэлэн болсон 2 компанид өнөө маргаашгүй тусгай зөвшөөрлийг олоод ажлыг эхлүүлж болохгүй олгоод ингэ цаг хандмааргүй байгаа байхгүй юу? Бүр өнөө маргаашгүй өгөөд ажлыг эхлүүлж мөрөө штэ. Монголд ямар хохирол байгаа юм? Монголын төлд ямар хохирол үзүүлэх гээд байгаа юм? Монголын ард түмэнд ямар хохирол үзүүлэх гээд байгаа юм? Харин өршөө илүү тустай нэмэртэй юм болох гээд штэ. Тэгэхээр зориг сайдаас энэ ядаж энэ 2 компани тусгай зөвшөөрлийг маш хурдан олгоод ажлыг эхлүүлж боломж байхгүй юу? Гэсэн ийм нэг 3 асуултанд холбогдох хүмүүс нь хариулаад өгөөч. За зүйтэй. За хариулъя. За Күрлээ. Сайд эхлээд. За сайдууд саяын хариулах ёстой сайдууд төр 3 асуултыг хариулна. За зөрөгт сайд. За 60 тонны тэр 60 мянган тонны агуулгын хувьд бол тээзүү хийгдсэн. Улсын их хурлаас одоо тухайн үед 2008 он тогтоол гаргаад энэ тээзүү хийх мөнгө нь тухайн 2010 оны төсөвт суугаад бид нар тээзүүг бол хийгээд одоо бид нар энэ тээзүүнийхээ зураг мураг бүх юмаа сангийн амд өгөөд 12 оныхоо төсөвтөө суулгахаар ингээд өгнө. Тодтолдоо чадвал бас бид нар суулгахад өгч байгаа. Ер нь бол энэ сав агуулгаа барихаас гадна эхлээд бас 30 гаруй тэрбум төгрөгийн нөөцийг бас байнга байлгах ёстой гэж бид үзэж байгаа. Тийм учраас энэ нөөцийн мөнгийг ч гэсэн оруулна. За лабораторийн хувьд бол лаборатори бол бид нар хувийн лабораториор хийлэгдэг л дээ. Хувийн лабораториор хийлэгдэг. Ганцхан хятадын тал идэхээс гадна манай энэ талдаа бас хувийн лабораториор мөнгөний төлөөд хийлгэж байгаа. Гэхдээ энэ дээр нэмээд одоо ийм улсын бас лаборатори байя гэдэг ийм саналыг оруулж ирж байгаа. 100% хятадын сандаар явах биш хувийн лабораторийн мөнгөөр одоо хийлгэсэн бас найдвартай олон улсын хэмжээний тийм мөнгөн суулт тэгэл одоо барина да. Тий. За Чойвилсон хотын зүүн баянгийн газрын тосны үйлдвэрийн хувьд бол бид нэр тэр сүмбэр уул гэсэн компани тээзүүг нь үзээд зарим нэг асуудлыг тодотгоор буцаасан. Тэд нар маань саналаа оруулаад ирэх юм бол одоо хэлчихсэн үү дахиад. Чойвилсон хотод барих тэр газрын тосны үйлдвэрийн хувьд бол 51% төрийн өмчийн компани байна.
49% Монголын хувийн компаниуд оролцож болно гэсэн ийм одоо асуудыг засгийн газарт оруулж байгаа. Хэд хэдэн үндсэн шалтгаан байгаа маа. Энэ бол бас яг үнэндээ стратеги ач холбогдолтой үйлдвэр байна. Монгол улсын хэмжээнд бас анхны үйлдвэр байна. Хувийн хвшлийн компаниуд маань бол 2 3 4 ийм тусгай зөвшөөрөл аваад өнөөдөр хүртэл барьж чадаагүй байгаа. Тэгээ бид нар юунаас бас болгоомжилж байгаа гэхээр зээл мөнгө нь олдохгүй. Эсвэл газрын төсний түүхийнхаа нөөцийн хангамжийг одоо бас энэ хятадын компанитай нийлүүлээд эцсийн байдлаар одоо ярьж чадахгүй юм байдал үүсэх юм бол энэ үйлдвэр цаг алдаж гацхгүй гэдэг үднээс нь 51% төрийн үйлдвэр ихний хэмжээнд оруулж байгаа маа. Тийм учраас энэ асуудлыг бол засгийн газрын хэрэглэх газартаа өгсөн байгаа оруулахаар энийг хилцэн ер нь бол ийм төмөр зам дээр ч гэсэндээ одоо 51% стратеги ач холбогдолтой үйлдвэр учраас төр оролцсон гэсэн заалт байгаа. Зарим стратеги ач холбогдолтой орд газруудаар төрийн оролцоо байна. Энэ газрын төсний үйлдвэр дээр ийм бос нөхцөл байдал байх ёстой гэдэг утгаар нь засгийн газар руу оруулсан байгаа. Өөрөө бид нар бол энэ хэрэглэх газартаа өгсөн одоо засгийн газрын хуралдаар хэлцээд энэ жилдээ багтааж одоо энэ ажлын чадвал одоо ямар ч байсан энэ жилдээ багтаага санхүү мөнгөнийхөө асуудлыг шийдээд ажлыг нэгтгүүлье гэж бодож байна. За. Алтан гэрэл тодруулъя. Тэр 3 болон урааны ордны талаар яг дараа нь авчих хариулсан. Би тэр газрын төсний үйлдвэр дээр зориг сайда. Тэр нэг 300 мянга хүрэхгүй тоон үйлдвэрлэх гээд байгаа би барья, чадъя гэдэг байгаа. Тэр хүмүүс зүгээр зөвшөөрлийг өгчгөл төр 51% эзэмшин гэдэргээд би хачи юм ярьдаг одоо болилтоо нэр. Өөрөө мөнгө гаргахыг эрсдэн би өөрөө дай түүхийн нэртэй тэнд бэлэг гарах гэж байна. Тэр хамгийн өндөр технологи байна гэд хахад гүй манайх оролцсон одоо бид яана гэд та нар энийг болилтоо. Төр заавал өөр дээр ингэж лайхуураж яах гэдэг юм бэ? Тэгээ тэр газрын тос мосныхаа дүүхийн нэвтийг тэр хувийн компани байх юм бол өгөхгүй байж магадгүй гэсэн болгоомжлыг яриад байгаа юм. Ингээд төв бүтээгдэхүүн гэрээдэг чинь байж байгаа шүү дээ. Монголын талд ногж байгаа хэсгийг манайх авч үлдэнэ. Монголын тал өөрөө үйлдвэртэй бол гадагшаа гарч байгаа хятадын талч манайд ихний ээлжинд түүхийдээ нийлүүл нэгсэн заалт байж байгаа шүү дээ. Манайд ямар ч болгоомжл байхгүй. Харин хамгийн гол нь хугацааг тавиадаг. Тусгай зөвшөөрлийг чи өглөө тэдний дотор үйлдвэрийнхээ ийм хэсгийг барь, тэдний дотор энийг нь дуусгах. Ингээд эдэн оног дуусгасан. Зоригцаад хариулъя. За, алтан гэрэл гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол алтан гэрэл гишүүний тавьж байгаа санал нь бас зөв юм байна. Гэхдээ урд өмнө бас би хэлээд байгаа. Хэд хэдэн компани тусгай зөвшөөрөл авсан. Өнөөдрийн хүртэл бидний туршлага бол хувийн компаниуд энэ үйлдвэрээ барьж чадахгүй байна. Захаасаа эхлээд нөгөө баригээд бид нар өөрсдөө мөнгө төгрөгөө гаргана гэжсэн нөгөө компаниуд маань эргээд төрөөсөө одоо мөнгө нэхэд батлаа нэхээ сууж байгаа. Одоо дархны дээр үйлдвэр байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үйлдвэрүүдийг бид нар хараад байхад бол тодорхой хэмжээнд ихний хэмжээнд нь үйлдвэр төрийн оролцоо байх ёстой гэдэг ийм зарчмын байршуул байгаа. Энэ дээр бол одоо тэр бусад тэр төмөр зам тэр стратеги ач холбогдолтой орд газруудтай адилхан нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Яг тэгвэл тэнд бол үнэхээр улс орны энэ аюулгүй байдалтай шууд холбоотой нэг талаасаа. Монополийн чанартай үйлдвэр болно. Тийм учраас энэ дээр эхний ээлжинд ядаж төрийн оролцоо бол нэг тодорхой хэдэн жилийн хугацаанд үйлдвэрийг босоод ажилтал нэг тийм хэмжээнд байх нь зүйтэй гэж бид